Жишээлбэл unit test буюу present perfect continuous цагийг авч үзье. За энэ цагийг өгүүлбэрийн бүтцийн хувьд авч үзэх юм бол subject-ийн араас have been, has been ордог. За хэрвээ subject I, we, they, you байвал have been. Тэгээд үл үг нь verb ing-тэй бичигддэг. За тэгэхээр have, has been, ing гэсэн бүтцтэй байх нь. За he, she, it байвал has been verb ing хэлбэрээр бичигдэнэ. За бүгдээрээ энэ цагийг ямар үед ашиглах вэ гэхээр өнгөрсөнд эхлээд одоо хүртэл үргэлжлээд дөнгөж сая дуусчихсан үр дүн харагдаж байгаа үйл явдлуудыг дүрслэхдээ present perfect continuous цагийг ашиглаж болно. За бүгдээрээ жишээ харцгаая. За we use the present perfect continuous for an activity that has recently stopped or just stopped. Дөнгөж саяхан зогсчихсан буюу дөнгөж саяхан хийгдээ дуусчихсан үйл явдлуудыг дүрслэхдээ present perfect continuous цагийг ашиглана. Жишээ өгүүлбэр why are you out of breath? Have you been running? За энэ дээр чи яагаад амьсгалаад байна? За дөнгөж сая гүйж байсан юм уу гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр амьсгалж байгаа нь түүний гүйж байгаа гэдгийг илэрхийлж үр дүн нь харагдаж байна гэсэн үг байна. За дараагийн жишээ Paul is very tired. He has been working hard. За Paul маш их ядарсан байна. За тэр маш их шаргуу ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр түүний ядарсан байгаа нь шаргуу ажиллаж байгааг нь илэрхийлж байна тийм ээ. За why are you so tired? What have you been doing? За чи яагаад ядарчихсан юм бэ? Маш их ядарчихсан юм бэ гэж тийм ээ. За чи юу хийж байсан бэ гэж. Тэгэхээр тэр хүн ядарсан байгаа нь ямар нэгэн зүйл хийж байсныг илтгэж байна тийм ээ. I have been talking to Amanda and she agrees with me. За би Амандатай ярилцаж байсан тэр надад санал нийлсэн гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор Амандатай хэсэг хугацааны турш ярилцаж байсан гэдгийг илэрхийлэхийн тулд present perfect continuous цагийг ашигласан байна. За where have you been? За чи хаана байсан бэ? I have been looking for you. За би чамайг хайж байсан буюу тухайн хугацаанд үргэлжилж байсан. Гэхдээ хайгаад одоо хайхаа болчихсон байгаа гэдгийг илэрхийлэхийн тулд present perfect continuous цагийг ашигласан байна. За тэгэхээр дахин хэлэхэд present perfect continuous цагийн бүтц нь subject, have, has been, verb ing гэсэн бүтцээр явагддаг байна. За дараагийн жишээг авч үзье. За бид мөн present perfect continuous цагийг хэсэг хугацаанд үргэлжилж байгаа буюу өнгөрсөн тэглээд одоо хүртэл үргэлжилж байгаа мөн өнгөрсөн тэглээд үргэлжлээд дөнгөж саяхан дуусчихсан үйл явдлуудыг дүрслэхдээ ашиглаж болно. За бүгдээрээ жишээ авч үзье. It began raining 2 hours ago and it is still raining. How long has it been raining? It has been raining for 2 hours. За энэ дээр it is гэдэг нь it has been гэдгийг товчилсан хэлбэр байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор бороо орж эхлээд 2 цаг болж байна. Одоо хүртэл орсоор байна гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бороо хэр удаан орж байгаа вэ гэсэн асуултанд бороо 2 цагийн турш орж байна гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор бороо зогсоогүй байгаа. Гэхдээ өнгөрсөнд эхлээд нэлээд хугацаанд үргэлжилсэн үйл явдлыг дүрслэхдээ ашиглаж байна. За тэгэхээр бид өнгөрсөнд эхлээд одоо хүртэл үргэлжилж байгаа үйл явдлуудыг дүрслэхдээ how long, for, since гэх мэтчлэн үгнүүдийг ашиглаад present perfect continuous цаг дээр бичиж болох нэ. За дараагийн жишээ өгүүлбэрийг авч үзье. How long have you been learning English? За энэ дээр болохоор чи англи хэлийг хэр удаан хугацаанд сурж байна гэж байна. Гэхдээ одоо хүртэл англи хэл сурсаар байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол өнгөрсөн тэглээд одоо хүртэл үргэлжилсээр байгаа үйл явдлын талаар асуух та present perfect continuous цагийг ашигласан байна. За дараагийн жишээ Ben is watching TV. He has been watching TV all day. За Ben TV үзэж байна тийм ээ. Тэр бүх өдрийн турш зурагт үзээр байгаа гэдэг ийм санааг илэрхийлж байна. Where have you been? I have been looking for you for the last half hour гэж байна. За чи хаана байсан бэ? Би чамайг хагас цагийн турш хайлаа гэж байна. Тэгэхээр тухайн өнгөрсөнд үргэлжлээд хэсэг хугацаанд үргэлжилж байгаа үйл явдлын талаар дүрслэхдээ present perfect continuous цагийг ашигласан байна. За Chris hasn't been feeling well recently гэж. За тэгэхээр Chris одоо сүүлийн үед ингээд сайнгүй харагдаж байна гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр Chris хэсэг хугацаанд ингээд сайнгүй байгаа гэдгийг илтгэж байна. За you can use the present perfect continuous for repeated actions. За бид давтагдсан үйл явдлууд төр мөн адил present perfect continuous цагийг ашиглаж болно гэж байна. За жишээ өгүүлбэрийг авч үзье. Sylvia is very good tennis player. She has been playing since she was 8. За энэ дээр болохоор Sylvia маш сайн теннис тоглогч гэж байна тийм ээ. За тэр 8 настай байхаас хойш л тоглож байгаа гэж байна. Тэгэхээр энэ дээр өнгөрсөн тэглээд одоо хүртэл ингээ үргэлжилж байгаа үйл явдлуудыг дүрслэхдээ present perfect continuous цагийг ашиглаж болно гэдэг жишээ байна тийм ээ. За дараагийн жишээ. Every morning they meet in the same cafe. They have been going there for years. За тэд өнөглөө every morning өглөө бүр нэг кафед ингээд тааралдаг тийм ээ. Тэд 4 years буюу олон жилийн турш тэнд тэр кафе руу одоо ингээд явж байгаа гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр өнгөрсөн тэглээд одоо хүртэл үргэлжилж байгаа үйл явдлыг төслөхтэй ашигласан байна. За тэгвэл бид present continuous болон present perfect continuous цагийн ялгааг авч үзье. За энэ хоёр цаг маань бүтцийн хувьд төстэй боловч ялгаатай байгаа. За тэгэхээр present perfect цагийг бид subject-ийн араас am, is, are, verb ing-тэй авдаг тийм ээ. За present perfect continuous цаг маань болохоор have гэдэг үйл үг авдаг. За мөн I have been, has been, verb ing гэж авдаг байгаа тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ жишээ өгүүлбэрийг харцгаая. За present continuous цаг бол яг тухайн мөчид болж байгаа үйл явдлыг дүрслэхдээ ашиглана. За жишээ нь don't disturb me now, I am working. За одоо надад битээ задуулаарай, би ажиллаж байна гэж байна тийм ээ.
За тэгвэл present perfect continuous цагийн жишээг авч үзье. Present perfect continuous цаг маань өнгөрсөнд эхлээд одоог хүртэл үргэлжилж байгаа үйл явдлыг төсөлтөд ашигладаг. За жишээ хэлбэл I have been working hard. Now I am going to have a break. За би маш удаан хугацааны турш ингэж шаргуу ажилласан. Одоо би ингэж амрах гэж байна гэж тийм ээ. Амралт авах гэж байна гэж тийм ээ. За дараагийн жишээ. Present continuous. We need an umbrella. It's raining. За бидэнд шүүр хэрэгтэй. Одоо бороо орж байна тийм ээ. За тэгвэл present perfect continuous цаг дээр the ground is wet. It has been raining. За тэгэхээр газар нойтон байна. Бороо ингэж орж байсан байна гэдгийг илэрхийлж байна тийм ээ. Тэгэхээр бороо ороод зогсчихсан. Гэхдээ газар нойтон байгаа буюу үр дүн нь бороо орж байсан гэдгийг илэрхийлж байна гэдгийг харуулж байна тийм ээ. За дараагийн чинь тэр present continuous цаг hurry up. We are waiting. За хурдлаараа бид хүлээж байна гэж яг одоо хүлээж байна тийм ээ. За тэгвэл present perfect continuous цаг дээр we have been waiting for an hour. За бид чамд цагийн турш хүлээсэн тийм ээ. Бид цагийн турш хүлээсэн. За гэхдээ одоо хүлээхээ болчихсон. Өмнө нь цагийн турш хүлээж байсан гэсэн утгыг илэрхийлж байна тийм ээ. За тэгвэл энэ цагтай холбоотой дасгалуудыг авч үзье. Нэгдүгээр дасгал what have these people been doing or what has been happening. За хүмүүс юу хийжсэн болон юу болж байсан талаарх болж байсан бэ гэсэн асуултаа тийм ээ. За эхний өгүүлбэр эхний зургийг харъя. За эхний зурган дээр өглөө бороотой байсан юм шиг байна тийм ээ. Одоо болохоор бороогүй болчихсон байна тийм ээ. За тэгэхээр earlier now гэдэг хоёр зургийг харьцуулах нь. За it has been raining. За бороо орж байсан. За бороо орж байсныг нь юу хэлж байна вэ гэхээр зам дээрх ус илтгэж байна тийм ээ. За хоёрдугаар зурган дээр өглөө за одоо гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор өглөө би зурагт үзэж байсан. За тэр зурагт үзэж байсан. За одоо тэр зурагт үзэх болчихсон байна тийм ээ. Тэгэхээр зурагт үзэж байсан гэдгийг нь бүгдээрээ бичнэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр she байгаа учраас has. За тэгээд been авах хэрэгтэй тийм ээ. За watch гэдэг үйл өгний араас ing төгсөл авах хэрэгтэй. Watching TV. За тэр зурагт үзэж байсан. Тийм ээ, тэр зурагт үзэж байсан. Зурагт үзэж байсан. За өглөө тэд за тенс тоглож исэн. Одоо болохоор бэлчсэн байна тийм ээ. Тэгэхээр тэд тенс тоглож байсан гэдэг талаа бичгэн. Тэгэхээр they байгаа учраас have been. За play man playing болно тийм ээ. Playing tennis. За тэд тенс тоглож байсан тийм ээ. Playing tennis. За дараах зургийг харах юм бол өмнө нь гүйж байсан. Одоо гүйхэ болчихсон байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор тэр гүйж байсан. За гүйж байсан гэдгийг яаж юу хэлж байна вэ гэхээр тэр ингээд хөлөрчсөн ядраа суучсан байна тийм ээ. Тэгэхээр энэ бол гүйж байсан гэдгийг өд нь харуулж байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр he has been. За тэр гүйж байсан учраас running. За тэр гүйж байсан тийм ээ. Өмнө нь гүйжсэн одоо гүйхэ болчихсон байна. За тэгэхээр одоо болж байгаа үйл явдал биш. Өмнө нь хэсэг хугацаанд үргэлжлээд дөнгөж сая болчихсон үйл нь харагдаж байгаа үйл явдлууд гэдэг дүрслэлтэй present perfect continuous-ыг ашиглана гэж ярилцсан байгаа тийм ээ. За дараагийн дасгал write a question for each situations. За дараах нөхцөл байдал бүр дээрх асуултыг зохиож бичээрэй гэж байна тийм ээ. За эхний жишээг харъя. За you meet Kate as she leaving the swimming pool. За you say hi Kate, you swim. За чи swimming pool руу ингээд бүлээ Кэттэй уулзах үедээ swimming pool-ээс одоо явж ирсэн байна тийм ээ. Тэгэхээр Кэттэй таарлцсан. Кэтэс чи have you been swimming буюу чи сэлжсэн юм уу гэж асуух нь тийм ээ. Тэгэхээр энэ сэлжсэн үү гэдгийг нь асуухын тулд өмнө нь одоо сэлж байсан уу буюу хэсэг хугацаанд үргэлжилж байсан цагаар асууж байна тийм ээ. За дараагийн чинь дээр you have arrived a little late to meet Ben who is waiting for you. You say I'm sorry, I'm late. Late Ben. You wait long гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр за чи удаан хугацаанд хүлээсэн үү гэж асуух хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ дээр хэсэг хугацаанд хүлээж байсан гэдгийг илэрхийлэхийн тулд за have you present perfect continuous гарч байна тийм ээ. Have you гэж учраас have you been. За wait хүлээх гэдэг үйл үг маань ing-тэй бичгэн waiting long буюу за чи удаан хугацаанд хүлээсэн үү гэж асуух нь тийм ээ. За дараагийн чинь дээр Jenny's little boy comes into the house with a very dirty face and dirty hands. His mother says, "Why are you so dirty? What do you do?" гэж. Тэгэхээр за мэдээж энэ дээр нөө гарын бохор олчихсан, нүүрэн бохор олчихсан байгаа юм чинь ямар нэг зүйл хийж байсан гэдгийг хэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр үр дүн харагдаж байгаа учраас present perfect continuous цаг дээр бичигдэх нь. За тэгэхээр чи юу хийж байсан юм бэ гэж асуух нь тийм ээ. Тэгэхээр энэ дээр за юу байгаа учраас what have you авах хэрэгтэй тийм ээ. Have you been за дүү гэдэг үгээр артлаар ing буюу what have you been doing гэж асуух нь. За you are in a shop and see Anna. You didn't know she worked there. You say, "Hi Anna, how long you work here?" гэж. Тэгэхээр энэ дэр чи дэлгүүр дотор Аннаг харсан. Тэгээд өмнө түүнийг тэнд ажиллаа гэдгийг мэдгүй тийм ээ. Ажиллаа гэдгийг мэдгүй тэгвэл чи юу гэж асуух вэ гэж. Тэгэхээр чи тэр хугацаанд ажилласан бэ гэж асуух нь тийм ээ. Тэгэхээр энэ дэр хэрэг хугацаанд гэж асуухтаа дандаа how long гэдэг үгийг ашиглана. За how long
За тэгээд have you been за ажиллах гэдэг үг бичнэ тийм ээ ажиллах. ing working here. За чи энэ тэр хугацаанд ажиллаж байсан бэ гэж асуух нь тийм ээ. За a friend tells you about his job. He sells phones. You say you sell phones. How long you do that гэж. За тэгэхээр чи утасаадгаа хэрэг хугацаанд үнийг хийж байна вэ гэж асуув тийм ээ. Тэгэхээр how long have you been за үл мандуу учраас doing that гэх юм тийм ээ. За чи үнийг хэрэг хугацаанд хийж байна гэж. Дараагийн дасгалыг авч үзье. За read the citations and complete the sentence. За өгүүлбэрийг уншаад гүйцээж өчгөн тийм ээ. За нэгдүгээр өгүүлбэр It's raining. The rain started 2 hours. It has been raining for 2 hours. За бороо орж байна. За тэр 2 цагийн өмнө ихсэн тийм ээ. За тэгвэл 2 цагийн турш бороо орж байна гэдэг өгүүлбэр байна тийм ээ. За хоёрдугаар өгүүлбэр We are waiting for the bus. We started waiting 20 minutes ago. За тэгэхээр бид 20 минутын турш автобусыг хүлээж байгаа гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр we have been за wait гэдэг үг маань болохоор waiting болно тийм ээ. Waiting for 20 minutes гэх юм тийм ээ. Энэ дэр 20 минутын турш бид хүлээж байна тийм ээ. I am learning Japanese. I started classes in December. За тэгэхээр би Японы хэлийг 12 дугаар сараас хойш ингээд судалж байна гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр I have been за study гэдэг үг чинь тийм ээ. Learning гэдэг үг чинь тийм ээ. Learning Japanese. За би Японы хэлийг 12 дугаар сараас хойш үзэж байна, судалж байна гэж хэлж байна тийм ээ. За дараагийн чи Jessica is working in a hotel. He started working there on 18 January гэж. За тэгэхээр энэ дэр Jessica хотелд ажилладаг. Тэр 1-р сарын 18-наас хойш ингээд ажиллаж эхэлсэн гэж бичгэнэ тийм ээ. Тэгэхээр тэр 1-р сарын 18-наас хойш ажиллаж байна гэж бичэн тийм ээ. Тэгэхээр she has been за ажиллах working тийм ээ. Working. За working there тийм ээ. Since гэж бичгэнэ. За дараагийн өгүүлбэр Our friends always go to Italy for their holidays. The first time was years ago. За найзууд нь за өргөлж одоо тал руу аялдаг гэж юм тийм ээ. Өргөлж тал руу аялдаг. За тэгээд жилийн өмнө анхтай ингэж явсан гэж юм тийм ээ. Тэгэхээр за тэгэхээр найзуудад олон талаар очиж bay тийм ээ. За they have been за энэ дээр болохоор going гэж болно. Эсвэл traveling гэж болно тийм ээ. Тэгэхээр энэ дээр going за there тийм ээ. Тийшээ for years. За тийшээ ингээд аялж байгаа. Олон жилийн турш аялж байгаа гэсэн утгаар хэлж чинь тийм ээ. За дараагийн жишээ put the verb into the present continuous. Am is are plus ing or present perfect continuous have has been plus ing. За тэгэхээр энэ дэр present perfect continuous болон present continuous цаг ялгааг харуулсан дасгал байна. Дахны чиг харцгаая. Mary has been learning English for 2 years. Тэр одоо хүртэл англи хэл сурсаал байгаа тийм ээ. Яг одоо сурч байгаа биш. For 2 years буюу 2 жилийн хугацаанд ингэж сурч байна гэдэг санааг илэрхийлж байна. Тэгэхээр for since гэдэг үг байх юм бол present perfect continuous-аар илэрхийлж байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр 2 жилийн турш ингэж англи хэл сурч байна гэсэн санааг илэрхийлж байна. За дараагийн чинь дээр Hi Tom, I look for you. I need to ask you something гэж байна. Тэгэхээр Hi Tom, би чамайг харж байна гэхгүй тийм ээ. Би чамайг хайж байлаа тийм ээ. Хайж байлаа. Асуух зүйл байна гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр асууж байсан буюу present perfect continuous-аар бичигдэнэ. За I have гэдэг тавчлаад бичүүлэн тийм I have been the look маань ing төгсөлтөй бичигдэнэ looking for you. За би чамайг хайж байсан гэж тийм ээ. За дараагийнх нь why you look at me like that? Stop it гэж. За тэгэхээр чи яг над руу яагаад хараад байгаа бэ? Хабэл гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нь болохоор яг одоо хийж байгаа үйлчлэг асуусан байна. Тэгэхээр энэ дээр why are you looking яагаад ингэж хараад байгаа юм бэ гэж тийм ээ. За тэгэхээр гол мөчд болж байгаа үйл явдлыг ярьж байгаа учраас present continuous-ыг ашиглах нэ. За дараагийн чи Rachel is a teacher. She teach for 10 years гэж. За энд мөн адил for гэдэг үг орсон байгаа учраас present perfect continuous цагийг ашиглах нэ гэдгийг бүгдээрээ хараад мэдэж болно тийм ээ. За тэгэхээр энэ дээр за she has гэдэг товчилж юм ээ. За she has за been за teach гэдэг маань teaching болно тийм ээ. Teaching for 10 years буюу тэр 10 жилийн турш багшилж байна гэж тийм ээ. За I think about what you said and I have decided to take your advice гэж. За тэгэхээр би таны хэлсэн зүйлийн талаар одоо яаж нэ бодож байна. Тэгэхээр энэ бол өмнө нь хэлсэн зүйлийн талаар ингээд бодсоор байсан гэсэн санааг илэрхийлж байна тийм ээ. Бодож байсан. Тэгээд би танаас зөвлөгөө авахар ингээд шийдсэн гэж юм. Тэгэхээр энэ дээр бол яг одоо би таны хэлсэн зүйлийг бодож байна биш. Өмнө хэлсэн зүйлийг бодож байсан гэж юм тийм ээ. За тэгэхээр энэ дээр I have been thinking гэж чинь тийм ээ. Thinking about what you said and I have decided to take your advice. Take your advice гэдэг нь зөвшөөр зөвлөгөө авах гэсэн утгатай байгаа. За дараагийн жишээ is Paul on holiday this week? За
No, he worked гэж юм тийм ээ. Тэгэхээр тэр ажиллаж байсан гэдгийг илэрхийлж байна. Энэ 7 хоногт тэр аялалд явсан уу гэсэн чинь үгүй тэр ажиллаж байна гэдгийг гэж хариулна тийм ээ. Тэгэхээр энэ дэр бол present continuous цагаар бичигдэнэ. За энэ дэр болохоор he is working. За яагаад тэгэхээр тэр аялалд яваагүй? Тэр ажиллаж байна тийм ээ. Одоо ажиллаж байна. He is working гэж хэлнэ. За дараагийнх нь энд ягаад present continuous гэхээр бас this week буюу ойрын хугацаанд болж байгаа ингээд үргэлжилж байгаа үйл явдлыг илэрхийлж байгаа учраас he's working гэж бичиж байна тийм ээ. He has been working гэж бичих байна тийм ээ. За дараагийн чинь дээр Sarah is very tired. She worked very hard recently гэж. За энэ дээр болохоор Sarah маш ядарсан харагдаж байна. Тэгээд өмнө нь ингээд ойрын хугацаанд ингээд шаргуу ажилласан гэдгийг ядарсан байгаа байдлыг илтгэж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол өнгөрсөнд эхлээд одоо хүртэл үргэлжилж байсан үйл явдал буюу present perfect continuous цагаар бичнэ гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр she has been working тийм ээ. Дараагийн чинь дээр it's dangerous to use your phone when you drive гэж. За тэгэхээр чи одоо жолоо барьж явах үедээ утас ашиглах нь аюултай гэсэн үг болох гэдэг. Тэгэхээр энэ дээр жолоо барьж байгаа гэдэг санааг илэрхийлэхийн тулд you are гэж бичгэнэ тийм ээ. You are driving буюу present continuous цагаар бичгэнэ. Driving. За яагаад тэгэхээр бид нар ямар нэгэн одоо тухайн утсаар жолоо барьж байх үедээ утсаар явах нь аюултай гэдэг талаар хэлж байгаа учраас present continuous цагийг ашиглаж байна гэсэн үг. За дараагийн чинь Laura traveling South America for last 3 months гэж байна. Тэгэхээр энэ дээр last 3 months би өнгөрсөн одоо 3 сард ингээд сарын турш ингээд Африкаар аялсан, South America-аар аялсан гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор for гэдэг үгийг харах юм бол present perfect continuous цагаар бичигдэнэ гэж бас харж болно гэсэн. Тэгэхээр өнгөрсөн 3 сарын турш ингээд аялж байна гэж хэлэхгүй тийм ээ. За тэгэхээр present continuous цаг бол яг одоо хийж байгаа үйлдэлийг хэлэхдээ ашигладаг. Present perfect continuous цаг бол өнгөрснөөс эхлээд сахныг хүртэл үргэлжлэх байсан үйл явдлуудыг дүрслэхдээ ашигладаг тийм ээ. Тэгэхээр энэ дэр бол Laura has been traveling гэж байна тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээлээр бүгдээрээ present perfect continuous болон present continuous цагийн ялгааны талаар авч үзлээ. Мөн present perfect continuous цагийг ямар нөхцлүүдэд ашиглах талаар авч үзлээ.